За юу цаа миний харь гаргийн цуглуулганууд за тавлын доос тэгээ царайлаг хийж байгаа зү тэ юу сая би нэг амар мэдээ авлаа. Манай ангийнхны 10 жилийн уулзталж байгаа юм байна. Fuck sake. Нэг үсэн чи 10 жил гэсэн 10 жил болчих. That's усаа тэгээд нөөлчөө хизээл баг almost сарын өмнө лөө нэг random дуураас уусаа нэг манай ангийнхны нэг л өгшөөс яаж яхад би нөгөө дөнгөж сэржсэн амар нөр ийм болон тийм болно гээл шиг байсан. Тэгсэн чинь нөгөө нэг Facebook ашигладаг нь лайн л гарч ирж байгаа шиг л байна л да. Нэг үсэн чинь маргааш юм байна. За тэр яах вэ? Бидэрт ингээд нөгөө хийх ёстой зүйл олон байна. Хумхын ор. За хэрвээ чи амьдрал ах чинь за X-тэйгээ ямар ч асуудалгүй current байгаа ингээд relationship-ийн ингээд хүнтэйгээ ямар ч асуудалгүй бол энэ уншлага чамд зориулдаг шүү. За хэрвээ асуудалтай байвал за окей нэг сонсоо үзэхгүй юу? What happened? Тэгээд хувийн уншлага авахаар бол угаасаа би сая баахан цагуудаа оруулсан байгаа. Тэгээд check-in хийгээд үзээрэй. За хэдүүлээ сайхан call хийгээд амьдрал чи яг юу болж байгаа гэдэг хойшлоо сарж олж. Зя одоо чинь алдарт бод гаргийн нөгөө pre-shadow хэлсэн байгаа. За тэгэхээр X2 чи ингээд нөгөө нэрийг юу болж байгаа гэдэг хэдүүлээ харцгаая л да. Long as you love me we could be starring we could be homeless we could be broken. Болыг бүтчихээр дандаа нэг болохгүй бүтгүй гэж байгаа. За хэдүүл эхлэнэ. Юу гэсэн үг вэ? Харилцаа өрхөж явж байгаа байхгүй. Та өөрөө хэнд вэ? Энийг л барих шаардлагатай л да. За тэгэхээр надад болохоор номын орд байна, хумхын орд байна. Магадгүй та fellow хумхын ордоо дийл хийж иж магадгүй. Тэгээ хоньны орд, матрын орд. Гэтэ энэ бол зүгээр энэ нэрэг. Окей. За тэгэхээр хэрвээ чи манай X бит хоёрын ингээд нөө харилцаа буцаж ингээд сэргээд айтайхан болоо бит хоёр ингээд амьдрал хуур амар гоё болгоно гэсэн ингээд нөө бодолтой байвал энэ бол 50-50 бай гэсэн. Яагаад би ингэж нөө хэлж байгаа вэ гэвэл хэрвээ та хоёр штэ те ингээд нэг яг ид ингээд нэг салцсан те нэг юм яг нэг л хурга заадаг байдаг штэ чи тэгж те нэг юм нэгэнтэй нэг юм май нэг юм тоглодог да те. Тэгэл энэ миний сторин дээр дарж байгаа одоо яг ийм бодож байгаа гэдэг чинь нэг юм идээсээ байдаг да. Тэр үеийн ингээд нэг дууссан гэж гарч ирж байгаа байхгүй яа дүүл чөтгөр үзрэн дээр ингээд доошоо гарч ирж байна. Одоо нэгнийгээ юу хийж байгаа яаж байгаа хийж байгаа гэдэг obsessiveness дуусч байна. Окей? Дуусч байна. Энэ ихтэй яг үндэ хамгийн хэрэгтэй байд юм аа. Үнэхээр ингээ харилцаа буцаж ингээ нөгөө нийлэхээр болвол заяа. Нэгэндээ ингээ нэг юм obsessive байгаа буюу одоо энэ ч одоо нөгөө донтолчуудын техник лээ. Энэ ингээ нөгөө нэг зүйлээс ингээ ангижирсан байх хэрэгтэй байдаг нь үнэн бохгүй юу? Эхлээд detachment буюу одоо нөгөө нэг үр дүнгээс хорогдох хэрэгтэй. Хоёрт ингээ тухайн ингээ нөгөө хүн ингээ нөгөө хорогдсон байгаа ингэж аа тэгж аа гэдэг зүйлүүдээс ер нь бол холдох хэрэгтэй. Хорогдол одоо attachment гэдэг зүйл чинь өөрөө харилцааны хамгийн том асуудал болдог байхгүй. Сүүл нэг YouTube дээр нэг хүүхнүүд attachment detachment гэж солиотой юм ингээл нэг яриалаа л да тий. Чи ингээ өөр хүн үнцэнэ мэдж байгаа цагт ингээ юм болгон чиний өмнө нэрдэг юу шаадаа юм бэ? Энд чинь нөгөө хаях гэдэг байгаа байхгүй юу? Энийг штэ тий чи XN гэдэг төсөлчих заяа. Тэгээд attachment гэдэг нь болохоор ингэж бацхыг хэлдэг байхгүй юу? Чи намайг ингэж мэдрүүлэх хэвээр чи ингэх хэвээр чи энэний дагуу ингээд нэг надтай байх хэвээр гэдэг чинь чи надаас ингээд холдож болохгүй тэ ингээд нэг яад бол би чиний ингээд нэг лардмаг нөхөр байна гэдэг ч юм уу энэ ч болохоор attachment гэхгүй юу бид нар detachment гэхээр энийг хаяхыг хэлээд байгаа байхгүй юу no энэ чинь бүр detachment гэсэн наа чи бүр шууд утгаараа хаалтын ажил болчихж байгаа байхгүй юу detachment гэдэг нь ийм их хэлдэг байхгүй юу бид хоёр ингээд нэгэнтэй ингээд алгатай шиг байхгүй гэхдээ бас ингээд хамтдаа ингээд нэг шоунд дээр байгаа тохиолдол окей I'm cool. Хэрвээ чи хүсэж ивэл хэрвээ чи надтай хамт байхыг хүсэж ивэл
Би ч гэсэн бас чамтай хамт байхыг хүсч бол хоёулаа майчлаад урагшаа яваад бол амьдрал гоё. Бид нар нөгөө детачмент гэхээр шууд хаях гэдэг байхгүй юу? Юу motherfucker чи миний араас ингээ гүөх хэвээр гэдэг ч юм те болохгүй шүү дээ. Чаас чи харилцаа шүү дээ үгүй. Тэгэхээр яг тийм одоо ингээд анх ингээ байсан үешгээ одоо нэг амар санаж дурсаал ингэдэг тэгдэг те. Тиймэрхүү нөдөглөн энэ дээр бол байхгүй юм гэж гарч ирж байна. Уусаа дуусч байна. Энерги ингээд нөгөө цэвэрлэгдэж байгаа байхгүй. Тэгээд боолын ингээд нөгөө нэг аяг боолын ингээд нэг саваа фул хүзэртэйгээр стар хүзрийг дагуулж ирж байгаа юм танаа орны өдөр. Юусоо өөлж штэ тэ хэрэг битээр ингээд нэг болохгүй байвал үнэхээр ингээд нийлж болохгүй байвал за окей. Би амьдралаа бодож чадна гэдэг л энерги байгаа байхгүй. Хэрэг болохоор бол яагаад болохгүй гэж ингээд нэг багсаа ингээд харилцаад үзье гэдэг ч юм уу те. Сонь сайхан юу байна гэдэг ч юм уу те. Гэтээ энэ нь шууд утгаараа ингээд нэг юу пижигнээ нийлэх гэдэг утга бол ингээд ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл 3-ын зоос 9-ийн ээлж тэгээ температур ингээд доошоо гарч ирж байгаа. Юу гэсэн үг вэ? Угаасаа юу гэдэг төсөөлцөө хийдүүлээ. Энийг хавцал байлаа гэж бодъё. Хавцал. Та хоёрын нэгэн заяа энэ харилцааг орхиж явах та айгүйх боцсон л байгаа нүн те. Хавцлаас үсрэх гээд байгаа байхгүй юу? Ингээд арай гэж нэг юм зөрөг гаргаад хавцарлнаас үсрлээ. Ёо өстө өвдсөн гэж ихтэй хам. Тэнгүүтээ ингээд нэг буцаж экстра нийлнэ гэдэг чинь ингээд буцаад хавцлаар хүрээд ирэл гэдэг л ухаалаа гэхгүй юу? Тэгээ за буцаж очлоо гэж бодъё. Тэгээ буцаад ингээд дахиад ирж асуулах юм. Дахиад хавцлаас үсрэх айц байгаа штэ гэдэг ойлголт штэ. Тиймээс ингээд нэг хэдий ингээд нөхцөл байдлууд ингээд бит хоёрын харилцаа үргэлжлсэн ч гэсэн гоё байна, дууссан ч гэсэн гоё байна гэж байгаа ч гэсэн үргэлжлэе гэж бодож байгаа нь болохоор штэ тэ яг үндэ дахиж жижиг болохоос л айж байгаа гэдэг л хүзэр байгаа байхгүй амар нэг юм орон гарan байгаад байгааз. Of course угаасаа ингээд бид нар ихрийн ордны ингээд сизон дээр явж угаасаа хүн болгон фок орон гарan байгаа. Би энэгээр ихрийн ордын ингээд дийсэлж байгаа юм биш шүү. Зүгээр ихрийн орд ч өөрөө нэг мангар олон айдиа гаргаж ирдэг орд те. Тэгээд заримдаа ингээд бид нар ингээд амар ингээд гүнзгий бодоол ингээд ухаж төхөж ойлгож байгаа юмнууд нь яг үндэ нэг амар чухал биш байсан штэ гэдэг л нэг юм гоё хичээлтэй орд тахгүй юу. За тэр яах вэ? Сэдвнээс өндөрлөө. X чинь талаар штэ тэ чамаг юу гэж бодоод байгаа яагаад тэгээд байгаа. Ер нь та зорилго морлын хэдүүлээ ингээд сайн харчих за. Longest you know me. You could be star. You could be wrong. Зя. Амархан шүү дээ энийг олох чинь. Ding dong. Ding dong. Ding dong. Ding dong. Yep. За. Хэдий бодол нь гоё байлаа. Мэдрэмж нь гоё байлаа гэд тайминг таарна гэж байдаг те. Юусэн үгийг би яриад байгаа бэ гэвэл тэргүүний аяга, хоёрын аяга, боолын аяга эдгээр бөөнд апрайтер гарч ирж байгаа байхгүй юу? Юусэн үг? Гэхдээ бас нэг гоё ингээд нэг одоо болох гоё филинг нь байгаа л байгаа байхгүй юу да тий. Бид хоёр ийм байсан да. Бид хоёр ингэдэг байсан да. Бид хоёр бас нийлэх юм бол ийм байсан да. Тийм байсан да. Одоо бас нийлэх юм бол ингэх байх та гэдэг ч юм нэг юм гоё филингс ингээ байдаг да. Тэр нь одоо бол байж байна. Асуудлыг хэдүүл ярих уу? Power. Чи ингээд төсөөлөө үз. Ямар нэгэн харилцаа жижиг болдог те. Жижиг болохоор яа дээ? Power энерги гарч ирдэг байхгүй. Энэ нь болохоор штэ угаасаа ингээд чи угаасаа хий нэгэнтэй ингээд нэг маргалтан тэр өрөөгөр дүр ингээд негатив энерги гарч ирдэг. Чи амьдралдаа experience хийжсэн бол тэ ингээл юугаач мэдгүй ингээл нэг random өрөөлөө орсон чи хоёр хүн хоорондоо хэрэлцэн байгаа өрөөг ингээд мэдрэмгэд нэг юм байдаг да. Тэгээ эсвэл нэг шүнжэнгээ харихтаа тасарсан үний ингээд нөө өрөөлөө оронгууд fuck нэг юм цаанаасаа нэг юм
Ийм энерги байдаг да. Наад энерги чинь та хоёрын дунд одоо л байгаад байгаа байхгүй асуудал нь. Энээсээ болоод ингээд нэг 8 илд 9 саваа доошоо байхгүй. Яаж би энийг хэлж байгаа вэ гэвэл шүү дээ те. Чиний экс чи ингээд нэг харилцаа буцаа сэргээч ингээ гэж бодохоор шүү дээ те. Чи ер нь ингээд нэг ер нь надтай яхад бэлэн үү гэдгийг амар их өөртünk болоод байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн сонирхолтой би бас ингээ анзаарч ирсэн ба. Чи fix sign те. Би бас fix sign. Юу гэсэн үг вэ? Би нэг шийдвэр гаргасан бол that's motherfucking миний шийдвэр байдаг. Миний хэлж ойлгочоод. Тэгэхээр ингээд нэг чи одоо за нэг хөндөрий гэдэг шийдвэрийг гаргах талаас нэлээд утсан байна да харахаанда бодоход. Тэгээ нилээх ингээ бодсон л хэлгүй дээ одоо бодол те нэг шүнжэнгөө нэг ийгэж нэг болж байгаа л. Чиний тархичин болохоор хэрвээ чи энэ энийгээ янзалчих юм бол бит хоёр хамт байхад окей гэсэн бодолтой байгаа байхгүй. Нөгөө чи юу гэж бодож байгаа вэ над мэдрэмжээр чинь. Чи motherfucker надтай ингээд нэг хин нийлүү чимээгүй байж хин нийлүү хөндөй байснаар надтай өрсөлдөд байгаа юм уу? Окей. Би ч гэсэн тэгье. Тэгээ ингээд нэгнээсээ ингэж нэг одоо сайн хүлээгээд байгаа байхгүй те. Let's say чиний ингээд та хоёр нэг ингээд блоклцсан байвал ингээд threads дээр ингээд нэг random comment дээр сайн үг гэж гарч ирдэг ч юм уу. Эсвэл та хоёр дундаа найзуутай бол ингээд чи юу гэж бодож бол гэдгээр ингээд нэгнээс асуулгадаг ч юм уу те. Би над мэдрэмжиж уусан мэд чинь бусад ингээд нэг одоо кардинал ордууд гэж ярьдаг те юмыг хэлүүлдэг. Өдөр ингээд харах юм бол харилцаа нь ингээд нэг өмнөх өрөө nostalgic гэж аваа минь болол маргааш nostalgic нэг буцаад нэлсэн байдаг ч юм уу те. Энэ яг хин ах шиг байгаа байхгүй юу. Нэг дэлгэр мөрөө ах шиг байгаа байхгүй юу те. Оройн аваа цөм ингээд шанаад авангууд өглөө ханттай чи яста чимэл минут гэж лайв хийдэг ч юм уу те. Нэг кардинал ортод амарн тэр байхгүй ингээд нэг яг айгуу ингээ уяатан тий ингээд өмнөх ороо нэрлэлээ маргааш нэглээ тэглээ fixed ордодтой ингээд нэг хүмүүс ингээ харьцахаар яадаг вэ гэвэл яг нэг ингээд нэг юм чимээгүй жижиг болох ингээд нэг харилцаа гарна штэ нэг бол яг тэр аяраж ихнээсээ баг ингээд дуусчихдаггүй ямар ч ингэж нэг юм сэхэл авч ингээ 2 удаагаа ярилцах 3 удаагаа ярилцах яах вэ гэдгийг өөр зүгээр тэр аяраа дуусчих яадаг л штэ тий нөгөө хүмүүс чинь чамаа ингээ харахтаа ингээд энэ motherfucker надтай өршлөөд амхтай л гэж боддог. Тэгснэ хамгийн нэтээ fix sign-тай ингээ байна штэ. Салтлаа нэлээ одон за. Салчуулаас буцаж нэлтэй баг үлгэр өгдөг байхгүй. Тэгэхээр энэ дээрээс би та бүхэнд юу гэж ингээд нэг ярих гээд байгаа вэ гэвэл та хоёрын дунд үүссэн байдаг одоо тэр нэг beef байгаа штэ. Тэр нь одоо л ингээд нэг арилааг нэг энерги өвдөө одоо байхгүй. Тэгэхээр одоо ингээд та хоёр одоо нэглэг ингээд сайн нэг ингээд ярьчихээр шууд утгаар зайлуулчих гээд байгаа ч юм шиг те. Эсвэл ингээ хальт ингээ гингүүд ингээ шууд утгаараас нийлж гээд байгаа ч шиг нэг юм сонин уцаагааз тэгээ нэг тасархад амархан гэтээ нийлчих юм бол айгүй айтайхаа шиг нийлж гээд яг ийм утсан дээр ингээ нэг ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо л feeling байна гэж бодож болж байна. Тэгээ үлдэл наа. Эдэн гэсэн. Үл хийхтгүй зөвхөн авч байгаа за. За тэгэхээр хэдүүлээ хэдэн зүйлийг ойлгоно. Хэрвээ чи X-тэйгээ өөрөө ингэж нэг холбогдъё гэж бодож байвал чиний хийж чад хамгийн ухаалаг үйлдэл шархалахад бэлэн байх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ те угаасаа та хоёр ер нь хүн гэдэг хинтэй хамт амьдрах хинтэй хамт үерхэх хүн сонгодгүй юм. Багасаа авсан тэр бүх ингээд нэг туршлагууд subconsciously ингээд буюу далд тухайн дээр ингээд үлдсэн байгаа тухайн бүхэл туршлагууд тухайн бүх хандлага характерууд тэр болгоо ингээд нэг суусаар агаад яг тэрүүнтэй ингээд төстэй ингээд нэг мэдрэмж асуунтай ингээд шууд матч болдог байхгүй юу? Миний хэлж ойлгож чад. Тэгэд энийг болохоор доктор Гейбер Мейд амар гоё тайлбарсан гэдэг. Чиний ингээд нэг гэрлэх хүн болохоор чиний амьдралын хамгийн том хар дарсан зүйл байдаг. Гэтэ энийг давах хэрэгтэй гэдэг байхгүй.
Юу гэсэн үг вэ гэвэл ч те тэр хүн чамтай уулзлаа гэж одоо чи ингэ залгаад энэ хоёлаа нэг ая кофе яваад нэг сайхан классик эксүүд байна да. Авгаа минь магоо минь те. Хүрээдэр гэж мэйл. Та хоёр ингээд нөгөө үргэж явахдаа ч хүртэл энийг ингээд триггерсэн байгаа байхгүй одоо шархыг ингээд хөндөг гэсэн. Тэр дахиж хөндөгднө гэдгийг хүлээлт үүсгэсэн байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ чи буцаж ингээд залах яа гэж бодчих. Тэр хүн чи ингээд нөгөө нэг яг албаар биш нь хамаагүй угаасаа шарх хөдөгдөн гэсэн юмнууд байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ дээр ямар шин энерги байхгүй гэсэн. Гэдг нь буцаад ингээд нөгөө нэг асуудал дээрээ жижиг болох хандлагатай байхгүй. Хэрвээ чи үнэхээр ингээд нөгөө холбогдоод сонирсоо юу байна гэдэг ингээд мэдхий үсчээвэл энэ сайхан тэр хүн үнэхээр ингээд нөгөө буцаж аятайхан байхыг хүсэж гэнэ үү гэдэг нь үнэхээр зав үйлдэл хийя гэж бодож ивэл яа чиний экспект хийж байгаа зүйл чинь тэр хүн дахиж ингээд нөгөө миний ингээд нөгөө шархлаас эсхийг ингээд нөгөө нэг хүндсэн ч гэсэн би окей чадах уу гэдгээ өөрөөсөө амар саасан. Би чадна гэж бодож ивэл go ahead. Чадахгүй гэж бодож ивэл түр хойш очих. Яагаад вэ гэвэл штэ те Empress доошо тэргүүнэл доошо 6-гийн саваа доошо байгаад байгаа байхгүй юу? Хаанэл доошо. Энийг би таад юу гэж ингэж нэг тайлбарлаж байгаа вэ гэвэл чи зүгээр өндөр хүлээлт тавихаар болчих. Яа одоо битээр ингээ буцаж нийлэх юм бол яг үнэхээр энэ удаа commitment болно. Энэ удаа битээр бүр үнэхээр all in хийгээд бүр ингээд яг нэг кинон дээр гардаг шиг happy ending болно. No. Наад ингээ өндөр expectation болцоо. Зүгээр юу вэ? Чамайг rejectlэл зайлмаа авгаа мэн гэвэл тэгэл хайчихгүй юу. Сонголт бол эцээц чиний гартахгүй. Нөгөөнөөс ч бол ингээд чамлуу ингээд нөгөө хийх зүйлдэл бол нэг ингээд нөгөө гарч ирэхгүй л байгаад л асуудал орчлоо л да. Нэгт хоёрт нөгөө чинь ингээд feeling байгаа. Гэтэ одоо бол та хоёрын дунд нөгөө нэг юм үүсцэн байсан beef чинь арилаагүй байгаа нь бас үнэн. Тэгэхээр ингээд нөгөө мөсийн хаглах вэ? Хаглахтаа яаж ухаалаг вэ? Тэгээ яаж ингээ ухаалаг харилцах вэ? Яаж ингээ ухаалаг ингээд нөгөөний авч нөгөөндөө одоо аюулгүй орчин бүрдүүлээд өөртөө ч гэсэн аюулгүй орчин бүрдүүлээд бид хоёр яаж гоё ширээний наан цаана ингээ уулзаж насан турш хүмүүс шүү ухаантайгаар ярих вэ гэдгийг зохицуулъя гэж бодож ивэл яа чи тархин дотор аюул сайн бодгол хэрэгтэй баг. Тэгээ ялангуяа ингээ нэг чиний шарх ингээ нэг хөндөгднө гэдгийг нэгт expect хийсэн байх хэрэгтэй байхгүй. Ойлгож байна уу миний хэлж байгааг? Юу гэдэг шүү дээ. Би та бүхэнд хэлээ. Ямар нэгэн хамгийн зоригтой хүн гэдэг гэж гусуулахаа мэдж байгаа ч гэсэн somehow би үзээд алдаа гэдэг юм байхгүй. Би хэлж ойлгож байна. Яа. Гусуулах гэсэн ч гэсэн яад гэв. Зүгээр суусна л тийм шүү дээ. Тийм үстэй. Зүгээр сууснаас л яач чадсан гэдэг. Тэгээ бидний амьдралын хамгийн том regret болохоор шүү дээ. Тухайн үед тэгчгүй явдаа ингэчгүй байдаа гэдэг л ингээм мэдрэмжүүд байдаг байхгүй. Тэр яа нэг гэдэг сонголт нь л чиний гарт. За тэр. Хапа. 18. 34. За урт хугацааны relationship байгаа хүмүүсийн ордныхаа хэрвээ чиний урт хугацааны ингээд нөгөө эрхлэн амьдрал чинь ямар ч асуудалгүй падлээгүй хосчин штэ тэг хөөхнөөгээд буудан дээр ингээд суугаад PlayStation ингээд тоглож байгаа бол тэ найзуудаар ингээд 5 дахь өдөр гарч орж пив ууж байгаа бол тэг ямар ч асуудалгүй ингээд нөгөө хөөхнөө ингээд хийгээд татвараа төлөөд нийгмийн даатгалаа төлж байгаа бол энэ урьдчилан чам зоригтой юм шүү. За тэгэхээр хувийн урьдчилан авахаар бол угаасаа миний линк ингээд байж байгаа шүү. Окей. Relationship нь юу болоод байгааг хэдүүлээ харцгаая. The longest you love me, we could be started, we could be always, we could be gone. Oh. Oh. Ah. Упси. За. Ярилцсанаа хэдүүлээ.
Над дээр Арслангийн орны үзэр байна, Мэлхийн орны үзэр байна, Жинлүүр орны үзэр байна. Энэ бол зүгээр энержи хинж байж болно. Юу гэсэн үг юм? Ахны саватанд гарч ирж байгаа байхгүй. Доошоо. Хэрвээ штэ те чи ингээд нэг хосчин штэ те чамаас жоох ингээд нэг хөндөрхгөөд ч юм уу те. Тэгээ сквал нэг л биш байгааг мэдрээд байгаа бол наа чи өөр тинкер биш ээ. Наа чи яачих магадaltaй байгаа байхгүй. Гэтэ надад бол нэг амар ингээд нэг сүртэй ингээд нэг жижиг юмнууд бол ингээд ерөөсөө харагдахгүй байгаа байхгүй. Яагаад вэ гэвэл штэ те 5 үзэр доошоо, 4 үзэр доошоо, 3 ил доошоо. Хэрвээ та хоёр штэ те өнгөрсөн заяа нэг одоо ингээд cheat. Эсвэл та хоёр өнгөрсөн нэг ингээд амар токсогоо нэг амар шархлуулж исэн бол лартмаш нэг нойлын бочгоор толгойг зөгч исэн бол яа наад ингээд нэг шархнаас ангижирж байна. Яа. Тэгээд бодож үзье. Хүн амар сонио амтан заяа. Мэдрэлийн систем байгааз тасамтгай байхгүй юу? Тэгээд амар их токсик байж гинт ингээд токсик биш болонго гайхаад эхэлчихсэн байхгүй юу? The fuck. Чи надад сонирхлаа алдаад байна уу гэж. Яг тийм л мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Тэгээс надад бол нэг амар хэцүү өдрүүд бол нэг харагдахгүй байна. Одоогийн байдлаар болохоор та хоёрын ингээд нөгөө харилцаа 6-гийн зоос, 7-гийн зоос, 8-ийн зоос ингээд нөгөө гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нөгөө яг харилцаанд ингээ анхаарахаас илүү тэр зөв урд ажилтай л анхаарсан л ингээ байдалтай байхгүй юу? Тэгээ тэгжил ингээ нөгөө битээрт ингээ эвлэрэх гоё ингээ боломж олдвол тэгэл тэрлээз. Тэ эндээ угаасаа ингээ нөгөө тэрүүн тэндээ ингээ жаргалтай ингээ нөгөө би өөртөө ингээ нөгөө тухтай жаргалтай байна. Тиймээс би урт ажиллаа анхаарэ. Тэгээ тэр болтлоо ингээ нөгөө битэрийн харилцаа хэдий ингээ гацсан ч гэсэн би зүгээр урт хайж гинөө тэгжээд болчих байлгүй. Тэгээ шудрагс нэзэр доошоо байхгүй. Тэгэхээр ингээ нөгөө хэрэг та хоёр нэгнийх амьдрал шудраг бус ингээ хавцсан бол наадах ч одоо бол шийдэгдээгүй л байж байгаа шүү дээ, тэ. Тэгээ удахгүй шийдэгдэх байх гэдэг найдлага гарч ирэх нь яах нь харцгаая л да. Яг одоо байгаа үеийн чинь бүр ингээ нэг бодол мэдрэмж цаа зорилгоо ингээ хэлээ харцгаая л да. Yes, you love me. Set. Болгыг бүтчихээр дандаа нэг фак өгдөөс болохгүй гэж утсаж байгаа. Да тоос. За тэгэхээр хэрвээ та хоёрын ингээд нэг асуудал заяа. Шийдэмгийн бос байдлаас ингээд нэг болсон бол заяа. Би энийг ялч хувааж яриа заяа. А бүлэг Б бүлэг гэж яриа. А бүлэг. Хэрвээ чи штэ тэ ингээд нэг хостойгоо бүр ингээд commitment level рүү ороод дараа чи ингээд төвшинлөө ороод хоёулаа бүр ингээд тэ fucking ингээд барилга барья гэж ингээд нэг шийдэлт ингээд хүрч чадахгүй байгаад байгаа бол одоо л нааш шийдэлч одоо л гарч ирээгүй байхгүй юу? Одоо бол та хоёр дээр commitment буюу тууштай байдал харилцаа болгыг бүтээч аваа явчих гэдэг юмнууд ингээд нэг гарч ирэхгүй л байл л да. Яагаад гэвэл 7-гийн гарч ирж байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл яг ингээд ер нь баг бит өөр дэми юм шүү дээ гэсэн ингээд байдлаар бас ингээд нэг өөр хүмүүс ингээд жоохон харж эхэлдэг ч юм уу те. Инээсээ болоод романсаа алдсан байгаа даа байхгүй. Б бүлэг. Хэрэг та хоёрын харилцаа заяа. Нэг юм бие даацсан мөртлөө юу болох гээд байгааг нь мэддэхгүй ингээд нэг байж агаад тэгээ энээсээ болоод ингээд нэг гацаанд ингээд орцсон байгаа бол заяа. Lovers үзэр.
Гацаанаасаа ингээд нэг гарахын тулд угаасаа та хоёр талдаа ингээд яг нэгнийх ингээд нэг амар сайн companionship буюу ингээд хамтран ажиллагч багийн хүн болох хэрэгтэй одоо байхгүй. Энэ ингээд нэг байхгүй тохиолдолд 1001-д хайртай байлаа гэдэг ингээд нэг цаашаа тэгэл ойлгомжтой л болчихлоо л да. Энэ нэгтэй ингээд нэг амар сонин ингээд нэг энерги байна. Яг нэг тийм хайртай ч юм шиг болоод байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг болохгүй байгаад холдож ирэхээр холдохгүй байгаа ч юм шиг. What the fuck. Надад байгаа үзрүүд болохоор ихрийн орден, загсны орден энэ бол зүгээр хинч хийж болно. Энэ бол зүгээр fucking energies. Гэхдээ ер нь бол ихэр загас болохоор оны шилдэг нэг жоохон нэг шийдэмгээ бос ордууд ч дээ. Sarcastic-аар ярихад. Тэгэхээр ингээд нэг бодож үзье. Яг энэ сард болохоор ингээ яалтчгүй бүр дөрвтойхон шиг хөдөлгөөн, дөрвтойхон шиг юм ерөөсө гарч ирэхгүй л байл та. Энэ сар бол бүр амар чимээгүй сараад байгаа юм шүү. Who knows? Зүйлгээ авч үзээ. Ер нь ихтэй би анзаарсан яг одоо энэ миний 11 дахь орд болж байна. 6 сарын үзэж байгаа. Яг 3-4 хүн ордон л ингээд хөдөлгөөн гарч ирж исэн болохоос ш бусад ордууд нь ерөөсөө ингээд хөдөлгөөнт юм байхгүй одоо шийдэмгий байдалтай ингээ тэгээ цаашаа явъя гэсэн юм байхгүй одоо. Тэгээ энэнгээр би ингээд бодсон юм аа. Үлдэгдэл ордууд нь яалчгүй ингээд нэг хариуцлага явраа нэгэн удирдлага гэдэг ч юм уу эдрийг өөртөө гартаа авах цаг нь болцсон болол гэж бодоод л та. За. Хорилт. За. Сүүлд нэг YouTube-ээр нэг юм балаа бичлэгүүд их л гарч ирэл юм л да. Хүн болгон миний араас гүөхстэй. Их бодоод үзтээ энэ чинь чи хоёул амьдарч байгаа үстэй. За. Хэрвээ ч тэ ингээ нэг та хоёр нэгнийхэн хязгаарыг аль аль нь байнга давдаг бол хэл хязгаар шүү. Яалчгүй нэг юм зоригтой ярилцлага хийх цаг гарч ирсэн байгаа даа байхгүй. Хэрвээ та хоёр нэгэндээ ингээ нэг гомдолтой байгаа бол заа. Хин ч байж болно. Чи гомдсон байж болно. Нөгөө ч чамд гомдсон байж болно. Хин ч байж болно. Яалчгүй ингээ нэг ширээний наад цан сууж тухгүй мэдчихээн заа. I know. Угаасаа ингээ fucking ингээд яг нэг ийм хүн ингээ нүүр тулсан яриач угаасаа fucking тухгүй л дээ. Гэхдээ өртөрөө хизээ нэг цагт бид нар яг энэ яриаг ярьж л байдэ. Амар ингээд нэг зоригтойгоор тайвнаар хүлээцтэйгээр babe битэрийн харилцаа ийм байгаад байгаа юм шүү. Би ингэж мэдэрч байна. Тийм болохоор ингээд надад энэ тохгүй. Чин дээр яаж яа юу гэж бодож байна. Цаачаа babe надад энэ ингээд нэг таалагдахгүй байна. Тухгүй яриаг. Тухгүй яриа яг үүндээ хосын амьдралыг хамгийн том авардаг хэрэгсэл байхгүй. Намайг гомдоосон бол би энэ үн дээр ингээд ноочлогоё. Би хариуцлага авлаа. Би энийгээ засах болно. Би энэ дээр commitment хийх болно. Хэрвээ ингээд нэг чиний ингээд нэг хос ч заяа. Намайг уучлаар би дахиж ирэхгүй гэж дахин ингээд байгаа бол наа чинь чиний асуудал. Яа гэвэл чи хязгаараа тавьж чадаагүй л гэсэн үг шүү дээ. Sorry утас дундуур нь унтчлоо. За тухгүй мэдчихээн. Яах юм? Яаж чад ярих л хэрэгтэй байхгүй. Яаж чад энийг дуусгах хэрэгтэй байхгүй. Цаана үзэр доошоо, тэргүүний зоос доошоо. Нэгэнт ингээд нэг амар ад жаргалгүй байгаа. Нэгэнт ингээд хөдөлгөөн байхгүй байгаа цагт 1000 ингээд нэг амар гоё хайрыг ингээд нэгэндээ өгөх гээд оролдоод үзээ заа. Point авахгүй шүү дээ. What's the fucking point? Таар урд чинь ингээд шийдэх хэрэгтэй байгаа даа байхгүй.
Яагаад ингэ заавал ингэж хоёр талдаа ингэж нуруу харуулчаал. Энэ ингэх хэвээр тэр тех хэвээр гэж явах хэвээр. Яагаад ингэ нэг удаа ингэ хоёр талдаа нэг лөө ингэ хараад babe асуудал юм байна гэж гоё ярьж болохгүй гэж миний хэлж ойлгочоод. Ийм л энэ да. Bye.